Сайн байцгаана уу? Солонгоо агш нэ. За, та нар хин нэгнээр халамжлуулж үзсэн үү? Халамж гэдэг чинь өөрөө ямар утгатай үг юм болоо? Хайртай дотны хүмүүсээрээ хайрлуулж, туслуулж, халамжлуулахыг хэлдэг шүү дээ. Аав ээж, эмээ өвөө, ах эгч нар маань биднийг хайрлаж, халамжилж, санаа тавихыг халамж гэдэг байна. Тэгвэл Библиэлд Бурхан биднийг хайрлаж, халамжилдаг тухай бичсэн байдаг. Хамтдаа Библиэс уншицгаая. Дуулал 23-ийн 1-6. За багш чангаар дуудаж өгье, та нар сайн сонсоорой. Эзэн бол миний хончин, надад дутах зүйл үгүй. Ургамал ногоод бэлжээрд тэр намайг хэвтүүлж, усны дөлгөөн тийш тэр намайг хөтлөн, амин сэтгэлийн минь тэр сэргээдэг. Нэрийнхээ төлөө та зөвийн замаар намайг хөтэлдэг. Үхлийн харанхуй хүндийг туулсан ч хор мугаас би үлээн. Та надтай хамт агаад тайвшруулах минь таны саваа, таны таяг билээ. Өснүүдийн минь өмнө та надад ширээ засчээ. Өөрийн минь толгойг тосоор бас тосолжээ. Аяг минь дүүрч бэлхнэм, сайн сайхан хийгээд хайр инрэлтэй насан туршид минь намайг лавтаяа дагна. Эзний өргөөнд би мөнхөд оршин сум. Амен. Багш нь дуулал 23-ийн 1-р ишлэлийг та бүхэн дахиад нэг удаа уншиж өгье. Эзэн бол миний хончин, надад дутах зүйл үгүй. Амен. Би та нараар нэг амьтны чимээ таалахыг. Та нар ямар амьтан бэ гэдгийг таашаа заяа. Мэ. Ямар амьтан ингэж ордог вүлээ? Тийм ээ. Хонь хураг ямаа ингэж майлдаг шүү дээ. Тэгвэл өнөөдөр багш та нарт маш онцгой гоё түүх ярьж өгье. Та нар сайн сонсоорой. Тэр нэг өдөр маш халуун нартай өдөр 4 хураг тоглож наадаж байдаг гин. Үнэхээр халуун учраас 4 хурганы маань царай өнөөдөр нэг л онцгой харагдаад байх чинь. За бүгдээрээ харцгаах уу? Үгүй. Энэ 4 хурганы царай өнөөдөр нэг л онцгой л харагдаад байна да. Бүгдээрээ юу тохиолдсныг асуух уу? Йой, өнөөдөр чи ямар халуун байна. Нар бүр арай л халаад байна. Йой, бүр халууцаж өөхөх нэ. Ядчил ямар халуун өдөр вэ? Амар халуун байна. Харин тийм ээ. Хитрхи халуун байгаа удаад ч тэр юм уу? Ам цангаад ах юм аа. Сайхан сэрүүхэн ус гүт гэж залглаад уух юмсан. Йоо, ам цангаад байна. Ямар ч халуун юм бэ? Харин тийм ээ. Халуун байгаа ч хэлэхгүй. Шүн олигтой ч унтаж чадахгүй. Найзуудаа, би шүн унтахдаа ерөөсө хар дараад болдгүй. Тэгээд тэр зүудэндээ гэрээ хайгаад нилээ явсан боловч замаасаа төөрчгөөд байх юм. Гэрээ ерөөсө олохгүй юм аа. Юу бүр арай л амар. Бүр зүйдээ ботхоор л хайгаад байх юм. Найзуудаа, та нар нэг юм сонссон уу? Энэ хавар нэг сонин хэлбэр дүрстэй, нэг сонин амтан яваад байгаа сурагтай. Би бүр тэрийг сонссон чи бүр айгаад байдаг шүү. Йоо, яана тэр нэг амар амтан хизээ гараад ирэх юм болоо. Йоо, бүр айгаад байна. Яах вэ? 4 хураг найз маань хоорондоо ийхүү ярьж байтал тэр холоос хончин ирж яваа харагдана. Оо, найзуудаа хончин ирж байна. Хончин ирээд бяцхан хургуудаа харахтаа хөөх, ийм амар халуунд усгүй газар байхаар эдний маань ам маш их цангаж байгаа бах та. За өөр газар руу тууя да. За, али хургуудаа явцгаая.
ийхүү хончин маань хорнуудаа дагуулсаад хаашаа явсан гэж бодож байна. Маш гоё ногоон бэлчээр өвс ихтэй газар хоргонуудаа дагуулад явсан байна. Хоргонууд нь өвс ихтэй газар очихоор яах вэ? Хөө ямар гоё юм бэ? Үсээд исэн хандлаа идэе да. Ваа станерэ. Сайхан идэе да. Ямар гоё өвс ургамал вэ? Воо ямар гоё том өндөр моднууд вэ? Энэ дээр нь гараад нэг сайхан сүйдэрт нэг жаахан дуг хийгээд тахий да. Ёй чи ямар гоё юм бэ? Амар өсчихсэн шүү. Үгүй тоглох уу? Найзуудаа тоглоё. Гэт найзууд маань тоглосон байна. Удахгүй байж байтал хончин маань хонин сүргээ дагуулад дахиад нэг газар руу очисон байна. Тэр нь ямар газар юм хөлтүүдээ? За. Ваа, ус вэ шүү дээ. Хүүе, ус вэ ямар гоё бэ? Энэ хар халуун чинь ус шиг сайхан юм хаа байна. Сайхан уугаад аваадах. Найзуудаа тэгвэл хончин маань хоргонуудаа хааш нагаж явсан байх нь? Ногоон бэлчээрээс гараад хаашаа явсан? Голын ирэг дээр очиж бяцхан хоргонуудыг хосолсон байна. Хоргонууд ч бөөн баяр хандлаа ус ууж аваад унтах нэг нь унтаад сүйдэрлэх нэг нь сүйдэрлээд тоглох нэг нь хоорондоо тоглосон. Ингэж цаг нэлээн өнгөрч. Хончин хүүе энэ цаг чинь ямар хурдан өнгөрдөг юм бэ? Орой болох нь одоо хөдлөхгүй болвол нэлээн харахгүй болох нь гэрлүүг арцгаё. Хончин маань бяцхан хоргонуудаа тэрврээд гэрийн зүг явсан байна. Магадгүй хончин хоргонуудаа дагуулад явж байтал заримдаа замд нь нохой, чон таалдгүй гарна шүү дээ. Тэр үед хончин маань яах вэ? Энэ супер тайгаараа хөө гээд хөө шүү дээ тийм ээ. Бяцхан хоргонууд хончинтойгоо байх юм бол хизээж юунаас ч айхгүй. Бас гэрээ олох замаа хизээж алдахгүй шүү дээ. Яагаад гэвэл хончныхоо дууг сайн сонсоод хончныгоо дагаад явах юм бол замаасаа төөрч алга болохгүй. Тэгээд энэ бяцхан хорнуудад ямар нэгэн зүйлээс айх айдас байгаа болов? Байхгүй. Яагаад гэвэл хончин тэднийг хамгаална гэсэн бат итгэл байдаг. Хончин маань замаар яваад лээж гин. Гэтэл замд нь аимшигтэй ч гэх гараад ирэх юм бол бяцхан хорнууд яна гэж тарж бутаргүй. Хончин цог явж байгаа тохиолдолд хонин сүр хизээч айдгүй. Хончин тайгаараа хөө мочанчи яв гэд чоныг хөөждөг. Энэ тайгаараа саарл чоныг нэгч сайн болгож өгнө шүү дээ. Энэ тайг байхад алцахгүй. Хончин маань хонин сөрөглүүнд дайрж ирсэн чон, нохой, баавгай хонин сөрөгт нь аюул уцрах ямар л амтан байна бүгдийг өөрийн тайгаараа хөө гэж хөөждөг байна. Заримдаа харанхууд явж байгаа ч гэсэн хонин сөрөг бяцхан хоргонууд маань айдгүй. Яагаад гэвэл хончин хамт байгаа болохоор өдөрч вэ, шүүнч вэ, аюултай замаар явсан ч, хатан хавснаар гарсан ч, аимшигтай араатан амьтад довтлон ирсэн ч бяцхан хоргонууд хонин сөрөг юунаас ч айдгүй. Яагаад гэвэл хончин хамт байгаа болохоор. За ингэж явсаар байгаад тэд нар маань хаана ирдэг вүлээ? Мэдээж гэртээ ирнэ шүү дээ. За гэртээ ирэх үед нь яадаг вэ? Хончин маань хонин сүргээ хашаанд нь оруулдаг шүү дээ.
За. Хашаандаа оруулахдаа хончин маань ямар ажил хийдэг вэ гэхээр хонь нэг болгоноо шалгадаг байгаа. Ямар нэгэн бэртэл гэмтэл байна уу? Өвдөж хавцсан юм байна уу? Бидний ямар нэгэн асуудал гарч уугүй юу? Хончин маань хоньоо нэг бүрчлэн шалгаад хашаанд нь оруулдаг байгаа. Тэгээд хонис өрөг маань аюулгүйгээр гэртээ ирээд яадаг бах нь? Бөө баяр болдсон шүү дээ. Йоо, ингэж нэг гэртээ ирэх гэж. Гэртээ ирэх шиг сайхан юм хаана байна? Одоо ч сайхан амраад авъя да. Өнөөдөр ч нилээ гадуур явлаа шүү дээ. Хончин маань хонис өргөө нэг бүрчлэн шалгаад, нэг бүрчлэн тоолж, бүртгэж дуусаад гэрлээ болдог. Магадгүй гэртээ байх үед нь хургнууд нь өлсөх юм бол хончин тэднэрт өвс тэжээлийг нь ойртуулж өгдөг. Аман цангах юм бол ус хүртэл савнд хийгээд авцраад өгдөг. Авчирсан усыг хонис өрг бяцхан хургнууд маань хантал уугаад авдаг. За тэгвэл найзуудаа хончин гэж хий юм бэ? Хончин ямар ажил хийдэг юм? Бүгдээрээ 3 зүйлийг хамтдаа соръё. За хончин маань ямар 3 үүрэг хүлээдэг вэ гэхээр нэгдүгээр хонин сүргээ тэжээх үүрэгтэй. Хонин өсөх юм бол хамгийн сайн тэжээл өвсийг авчраад урд нь тавьж идүүлдэг. Аман цангах юм бол ус төхүүлж авчраад уулгадаг. Тэгвэл нэгдүгээр хончин маань яадаг байх нь? Хонин сүргээ тэжээдэг байх нь. Хоёрдугаар хончин хүний хийх ажил маань хонин сүргээ удирддаг, дагуулж авдаг. Маш хол бэлчээр газарт хонин сүргээ дагуулж авдаг. Яагаад гэж? Хонь хүнтэй адилхан урагшаага харсан хоёр нүдтэй байдаг л хөвгтөө дээ. Хоньны нүд нь хоёр хажуутай байдаг шүү дээ. Тийм болохоор урдах замаа сайн харж чаддаг. Тийм учраас хончин хэрэгтэй. Хонин сүрэг маань хончныхаа дуу хоолойг сонсоод дагаад явдаг байх нь шүү дээ. Тэгвэл хончин маань яах нь вэ? Хонин сүргээ удирдан дагуулдаг. Хаана хамгийн гоё шим тэжээлтэй өвс ногоо байна? Хаана хамгийн цэнгэг сайхан ус байна? Тэр газар руу хонин сүргээ удирдан дагуулдаг. Харин хонин сүрэг нь ардаас нь даган явдаг байх нь. За тэгвэл найзуудаа горт нь хончин ямар үүрэг хүлээдэг вэ? Хонин сүргээ хамгаалах үүрэгтэй. Ямар нэгэн араатан амьтад гэдэг атлах юм бол таягаараа гэж хөөж тууж гарна шүү дээ. Ямар нэгэн аюулаас бяцхан хургнуудыг хонин сүргүүдээ хончин маань хамгаалдаг үүрэгтэй байх нь. Тэгвэл найзуудаа Библиэлд Бурхан биднэрт юу гэж хэлсэн бэ гэхээр Есүс бол бидний хамгийн сайн хончин. Харин хүүхдүүд биднийг бас том хүмүүс бидрийг Библиэд юу гэж хэлсэн бэ гэхээр хоньтой зөвөрлсөн байна. Бурхан өөрийгөө сайн хончин, харин би болон та бүгдийг хурахтай хоньтой зөвөрлсөн. Тэгвэл бид нар Бурханы хамгийн хайртай бяцхан хонин сүрэг байна. Есүс бол хамгийн сайн хончин гэж багш нь хэлсэн тийм ээ. Тэгвэл Бурхан биднийг, Есүс биднийг бүх зүйлээр хангаж тусалдаг байна. Хончингүй хонин сүрэгтэй хамгийн сайн тэжээлийг өгдөг шиг Бурхан бидэнд хамгийн сайхан зүйлийг бэлтгэж өгдөг. Биднэрт хамгийн сайхан зүйлийг хангаж өгдөг. Хангагч Бурхан эзэн байна. Хоёрдугаар Бурхан биднийг удирдан дагуулдаг. Яг л хончин хонин сүргээ хамгийн сайн газар руу хөтлөн дагуулдаг шиг Бурхан биднийг өөрийнхөө үгээрээ хөтлөн дагуулдаг байна. Тэгвэл 3-р Бурхан биднийг хамгаалдаг нэгэн байна. Биднийг энэ дэлхийн муу мухай зүйлсээс, муу сүнснээс биднийг үргэлж хамгаалдаг байна. Харин бид нар Бурханы үг болох Библиээ сайн уншаад, цуглаандаа тогтмол хамрагдаад Бурханы үг дотор байх юм бол бид нар яг л хончноо дагаад явж байгаа бяцхан хурах шиг аюулгүй байх юм. Тэгвэл Бурхан бидний сайн хончин байх юм.
Бүгдээрээ хамтдаа тэр сайн эзэндээ талархаад залбирцгаая. Хоёр хөөрхнүүдээ анаад залбирая. Сайн хончин болсон Бурхан эзэн минь танд баярлалаа. Та бидэнд хэрэгцээтэй хамгийн сайн зүйлсээр биднийг хангаж, дүүргэж өгдөг учраас баярлалаа. Биднийг хаашаа явхаа мэдэхгүй төөрч бодолж байх үед та биднэрт замыг зааж, биднийг удирдан дагуулдагт талархаж байна. Та биднийг муу мухай зүйлсээс үргэлж хамгаалдаг гайхалтай Бурхан учраас танд талархъя. Ирэх 7 хоногийн турш бид нар Бурханы үг дотор байж, Бурхан таныг даган явсан дуулууртай сайн хонь сүр байхад та удирдах өгөөч. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За баяртай. Дараа уулзцгаая.